Ерөөсөө энэ юм уу авчин гэж бити тоо. Би ихэндээ бас ичтгэл байлаа. Өө хөтлөөч. Агт хөлгүүдийн ингээд бэлтцсэн байж байна. За ингээд талын Монголын азтангууд маань тодорсон. Агт хөлг морины эзлүүд тодорсон. 3000 гаруй хүн оролцсон. Тэндээс санамсаргүй байдлаар шалгарсан. Тэгээд азтан болсон. Та хоёрт баяр хүргэе. Архангаагаас нэг азтан, Доронтоос нэг азтан, Увс аймгаас нэг азтан тодорсон байна. Санамсаргүй байдлаар. Тэгээ Увс аймагт би өөрөө хэд хоногоос очиж таарч байгаа учраас тэнд нь гардуулаад өгч. Тэгээд та өөрийгөө танилцуулаач. Манай хүргэн оролцсон юм аа. Тэгээд би өмнөөс нь ирж авч байгаа. Өөрөө гадаадд явж байгаа. За. За наа мөнх бол гэдэг би тэгээд талын Монгол брендийн хоол идж байгаа азсан болсондоо баяртай байна. За гэлалаа ингээд хоёр азтан маань ингээд сайхан өөрсдийгөө танилцууллаа. За тэгээ одоо манад орж сайхан шинэ бүтээгдэхүүний дээжүүдээс амталж та хоёрыгаа дайлнаа. За та хэдийн маань азтан болсон адуу одоо ингээд энд ингээд бид нар бэлдээд асраа тавьчихсан байж байна. Тэ. Тэгээ эндээсээ бол та нар маань сонгоод шилээд аваараа. За ингээд талын Монгол бүтээгдэхүүн маань ийм нэрийн бүтээгдэхүүнүүдээр хүрээгээд хэлсэн байна. За одоо миний гар дээр бол энэ борцтой сүйтэй цайтай цов юм. Одоо 90 бидний маш дуртай хоол шүү дээ. Тийнээрээ яг гараар татсан гурилна. Тэгээд энд заа таарч үзүүлье. За мэдээж борц. За энэ ингээд энэ сүйтэй цайтай. Одоо ингээд шууд энийг сүйтэй цайгаа найруулаад шууд ингээд дотроо сүйтэй цайтайгаа бүх орцны арилгууд ингээд. За ингээд байгалийн цэвэр бүтээгдэхүүн маань ийм сайхан дөрвөн нэр төрлөөр хүрээгээд хэллээ. Ахын дүүсээ монголчуудаа, талын монголчуудаа үндэсний үйлдвэрлэлээ ингээд дэмжихэд яадаг вөхөр энэ одоо цаашаа урам зориг орж дээрээс нь бас энэ та бүхний оруулж байгаа энэ итгэл сэтгэл дэмжлэгээр ингээд үндэсний үйлдвэрлэл маань цаашаа өргөжин дэвжиж байна. Одоо энэ дараа будаатай ураг. Тэгэхээр та бүхэн маань хоолоо идчихэд сүйтэй цайгаа тэгээд аруулаад өгч болох нь байна. Энэ будаатай ураг ч гэсэн яг адилхан дотроо сүйтэй цайтай. Халимагт гурилан бухал гэж нэрлэдэг л да. Хуурсан махч гэж хэлдэг. Тэгээд цай нь бол бас хийцтэй. Банштай цай. Борцтой банштай цай. За ингээд хийцтэй шар будаатай цай. Ийм олон гоё нэрийн бүтээгдэхүүнүүд талын Монгол маань хийжээ. Та бүхэн маань бас эндээс үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж орлого оруулаараа энэ 20 хорон дотор болж одоо маш их одоо сүүлийн үед монголчуудын маань амьдралын эрчим хүч хурдтай өсөн нэмэгдэж байгаа. Ерөөсөө 20 хормын дотор ингээд яг гэрийн амтыг танаа галтгоонд чинь таны зоогонд чинь ингээд талын монголчууд бэлдсэн байна. Яг л гэрийн амт. Ерөөсөө. За танд банштай цай хэр санагдчих. Банштай цай гоё юм. Гэрийн амтл яг л ээж минь хийж өгдөг шиг банштай. Бензин цай. Борц нь бол бүр гоё амтч чинь тий. Одоо энэ хийцэн тий. За. Яг л гэрийн хоол. Тэгээ борц нь бол маш гоё амтгч чинь. Ихэд урамтай гоё. Одоо энэ манай монголчуудын чинь амьдралын эрчим хүч хурд их нэмэгдэж шít. 20 хорон дотор хийгээл ингээл гэрийнхээ амт. Та хоёр маань одоо энэ биднийг үзэж байгаа хүмүүс маань эх оронч худалдан авалт хийгээд байх тусмал одоо бидний эд химаа засах ухаан буюу эдийн засаг маань улмал дотооддоо эргэлт зүг болоод. Үндсэндээ эзэн Чингис хааны зурагтай мөнгийг яг л энэ эх орныхоо бүтээгдэхүүнд зараад байна гэсэн. Тэгэхээр энэ дотоодын бидний үндэсний бүтээгдэхүүн чинь ингээд одоо бид нар хичнээн гадаадын бэлэн хоол авч идэл янз хаана хийсэн мэддэхгүй те.
ингээд эзэн Чингис хааны мөнгийг үн цэнгүүдүүлээд байх юм бол манай эзэн Чингис хааны зурагтай мөнгөний үн ханш унаал байна. Харин энэ сайхан үндэснийхээ үйлдвэрлэлийг энэ сайхан шин тутам гарч байгаа энэ байгууллага ийм бүтээгдэхүүнүүдэд бид нар өөрсдийн биеинд ч хэрэгтэй бидний одоо энэ бод галдарч гэсэн ингээд хамгийн сайн шингэцтэй талын Монголын энэ шин тутам гарч байгаа энэ олон бүтээгдэхүүнүүдийг дэмжиж байгаа ингээд та хоёроо төлөөлүүлээд одоо бүх хэрэгдэгсэн та баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. За ингээд талын Монголын маань бүх бүтээгдэхүүний дээж хааштай өргөн барья. За мэдээж миний 100 дуутай зоолтор. Өмбөтөлийн маань дээж. Тэгээд талын Монголын маань бүх бүтээгдэхүүний дээжийг тааштай өргөн барья. Өвгдийн үнэт жор өв уламжилсан бахархалт зоог.